Өргөмжлөл нь мөн адил ялалтын нэгэн төрөл юм. Ахлагч Нил Максвелл. Тэнгэрийн үнэт эрдэнэс Джон Таннерийн түүх. Нью-Йорк Балтон хот 1832 оны 9-р сар. Миний нөхөр Джон Таннер маш ийлдэг, мөн шудраг бөгөөд тэр тэрчлэн өөрийн хөдөлмөрөөр хөрөнгөтэй хүн болсон юм. Тэрний бүх хөрөнгө мөнгө нь тэрнийг эмчилж чадаагүй юм. 7 хүнд тэл хүлээсэн эмч нар тэрний өвчлсөн хөлийг үзэж шинжилсэн боловч бүгд хүлээн зөвшөөрмөөргүй хариунуудыг хэлж байсан. Джон, энэ яр шаргачин чамайг удахгүй зовоох болно. Хөл чинь аврагдаж чадахгүй нэ. Хөл чинь тайрагдах ёстой. Үгүй бол чи өвхөх болно. Миний тусын тулд хийсэн таны хичээл зүтгэлд талархаж байна. Гэхдээ хөл бит хоёр энэ дэлхийд хамтдаа ирсэн. Тиймээс хамтдаа буцах болно. Джон, баярлалаа энэ. Хөл бит хоёр одоо явлаа. Джоныг хөөрэ орчинд байлгаарай. Джон тэрчлэн тэрхүү эмчийн офисыг 2 төлөвлөгөөтэй орхисон юм. Өөрийн бизнесийн ажил хэргийг эмх цагцанд оруулах, мөн үлдсэн цаг хугацаанд хийж чадах бүхий л сайн зүйлийг хийх явдал байсан юм. Тэрний боломж нь зарлалаар дамжигдан ирсэн юм. Баптист сүмийг товхнуулагч байснараа мөн өөрийн ахын дүүстэд туслахыг хүснэ нь тэрнийг үнэхээр багш байсан Мормон ахлагч нарыг бусдад таниулахад бэлдсэн. Бэ бурхан эцэг дахин нэг удаа Тэнгэрлэг захиаг дэлхий рүү явуулсан гэдгийг мэддэг. Тэр эртний бошиглагч нарын үгсийг илчлэхийн тулд Жозеф Смитийг өөрийн бошиглагч болгон дуудсан юм. Би энэ алтан библийн утгагүй яриаг хангалттай сонслоо. Надад зөв кофе явахад татгалзахгүй үсттэй. Ихэнх тань шиг хүмүүс тоодгүй маа. Гэхдээ би тэрний яриаг сонссомоор байна. Мормоны номын бошиглагч хэлэхдээ хайрт ах дүү нар минь, би та нарыг Израилийн ариун гэгээн болох Христэд ирэхийг хэмээнэ. Гэвч ахлагч Семи болон Херод Кардо нарын заасан зүйл тэр орой тэрэнд хизээч өмнө мэдрэгдээгүй тэрхүү хүчрхэг мэдрэмжийг тэрний зүрхэнд мэдрүүлсэн юм. Намайг өршөөгөөрэй. Танд наад номны чинь дахин нэг хуулбар байна уу? Дүгнэлт хийж үзэх гэсэн юм. Мэдээж тэгэлгүй яах вэ? Та бид нартай уулзалтын дараа уулзахаас цааргалахгүй үсттэй. Дараагийн өдрөөс эхлэн тэр хэдэн өдрийн турш тэрхүү номыг Библиэд хэсэг хэсгээр нь харьцуулан суусан юм. Тэдгээр ахлагч нарын заасан хичээлүүдийг эсэргүүцэх боломжгүй болтол сүнсний хүчээр Джон бид хоёрыг давамгайлсан. Та чухал урилга болох баптизм хүртгийг зөвшөөрч байна уу? Би баптизм зайлшгүй хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа. Би чадахгүй. Энэ миний хөл. Миний хазгараас болж би баптизм хүртэж чадахгүй. Түүнчлэн би удахгүй энэ амьдралыг орхих гэж байгаа. Тийм болохоор би чадахгүй. Джон Таннер, Иесус Христ ватер потастад хазгар хүнийг эдгэсэн гэдэгт итгэдэг үү та?
Тийм ээ. Миний сэтгэл зүрхэнд байдаг эргэлзээгүй зүйл учраас итгэдэг. Тэрний дагалдагч нар Петр болон Иохан нар төрлөхөөс хазгар хүнийг ариун сүмийн хашаан дотор идгээгээгүй гэж юу? Хэрвээ тэрхүү санварын хүчин анхдагч сүмийн хэсэг байсан бол энэ нь ологдох байсан мөн сүмийг дахин сэргээх байсан шүү дээ. Тийм ээ. Танд эдгэрнэ гэсэн итгэл байна уу? Би итгэж байна. Тийм ээ, би итгэж байна. Жон Танер. Би Иесус Христийн нэрээр дор мөн түүний санварын эрх мэдлэр таныг босоод алах хэмээн тушааж байна. Эмээх хэрэггүй дээ. Бурхан бүхнийг хийж чадна. Жон яг тэрхүү орой баптизм хүртгийг хүчлэн хэдий 6 сарын турш ямар ч зүйл хүргээгүй хөлөөрөө Жорж нуурлуу 4 бээр алхаж буцаад гэрлүүгээр бурханд үргэлжлүүлэн талархлаа илэрхийлсээр байсан юм. Би та нартай хайртай хөвгүүд ээ. Жон өөрийн өөрчлөгдсөн үеэс эхлэн өөрийн бүхий л зүйлийг өгсөн юм. Тэр өөрийн 2 хүү болох Найтан, Жон Жошуа мөн нэмээд 50 хүнийг Зайны лагер руу явахад нь багаж хэрэгслээр хангасан юм. Хэдэн сарын дараа 7 гэр бүлийг Кортланд болон Миссурид товхиноход нь мөнгөөр тусалсан юм. Жон, Элизабет нараа. Энэ нь тушаал бус харин мэрэгэн ухааны үг юм. Жон Танерын түүхэн тэрний юу өгсөн талаарх ганцхан биш юм. Энэ нь мөн тэрний юу золиослсон талаар юм. Тэр мэрэгэн ухааны хуулийг мэдсэн өдрөөс хойш арх тамхи, кофе болон цайг хэрэглэхээ болж ахин хизээч хэрэглээгүй. Мартин, бид таныг гэртээ урьсандаа маш их баярлж байна. Гэхдээ Жон намайг кофе уухыг урьсан сайхан байна. Одоо танд хэрэгтэй зүйл нь сахар өөрөөсөө гаргаж өгөхнийг найз хэрэгтэй. Гигантнүүдтэй нэгтгэхэд бэлдэх үед Жон бидний зочид буудал хэдэн байшин, 2 том тариалан, жимсний аж ахуй, сүүний ферм, модны үйлдвэр, арал мөн 2200-аас илүү акр ойн газрыг худалдан авсан юм. Тэр жилийн 12 дугаар сарын ихэнх үед сүм санхүүгийн томоохон асуудалд орсон. Ариун сүмийн барьцаат зээлийн хугацаанд болсон байсан юм. Бүхий л боломжууд маань дууссан байсан учраас хаагдахад хүрсэн юм. Бид хамгийн ихтэй 2 магадгүй 3-7 хоног байна. Тэгээд бид зарлал тавих болно. Хануудын нураагаад газар доор хийн. Өөр бид юу хийж чадахыг би мэдэхгүй байна. Баярлалаа, Риг даахаа. Гэхдээ бид ямар нэгэн зүйл хийж чадна гэж итгэж байна.
Таны гайхамшиг үзүүлэгдэх болтугай. Таны ариун зорилгууд биднийг дайран өнгөрөх болтугай. Бид таны өршөөл мөн тусламж мөн ариун сүмийг аврахын тулд барьцаат зээлийг төлөх нэг хэлгээ гисэ хэмээн гуйж байна. Чи өвдөө юу? Би өөрийгөө Кортландд хэрэгтэй байна гэж зүйдлээ. Бид хизээ явах хэрэгтэй. Даруйхан. Тэмээ Кортландд 55 төр хүлээгээрэй. Джон, чи сая Кортланд гэж хэлсэн үү? Охоо гэж юу? Бид явахдаа бэлдэх үед хотын хүмүүс Жон солиорч чжээ гэцгээж байсан. Кортланд чинь 100 миль шүү дээ. Тэгээд ч одоо 12 сарын дунд болж байна. Таны санаа тавьсан явдал баярлалаа. Гэхдээ тэрэгний бариулаас бариад эргэж харсан хүн Бурхны хаант улсад орохгүй. Бүх найз нар нь тэрний зоргийг мохохыг оролцсон ч тэр үл тоосон юм. 1834 оны 100 сарын баярын өдөр гэр бүлийнхнийгээ болон зарим өөр хүмүүсийг аваад бид замдаа гарсан юм. 25 өдөр болон 500 милийн дараа ядарсан мөн өвөлд цуцсан гэр бүл маань эцэстээ Кортландд ирсэн юм. Тэнд хэрэгтэй байгаагаа мэдсэн ч яг яагаад гэдгийг мэдээгүй. Эцэст нь бид бошиглагчтай уулзах боломж болсноор бидний өвөлд цуцсан ядарсан байдал маань алга болсон. Би болохоор Джон Танер. Танерха. Би таны сайхан сэтгэлийг мэднэ. Танд зориулсан тохирсон нэр нь эцэг та нарын болов гэж итгэж байна. Хэрвээ бид нэг л өдөр хожигдож Кортландд ирсэн бол сүмийн газар хаагдах байсан. Гэвч Джон Жозеф ахаас зурвал саван $2,000 төлсөн юм. Дараа нь тэр ариун сүмийн хооронд баяртайгаар $13,000 зээлдүүлээд мөн дахин $30,000 зурвас бичиж өгсөн юм. Эдгээр бүх хандив нь ариун сүмийн нөөцөнд хандив өргөж байх үед юм. Джон энийг хизээж хэлэхгүй байсан ч гэсэн би хэлэх болно. Джон Тенерийн тусламжтайгаар ариун сүм маань аврагдаж чадсан юм. 1836 оны 3 дугаар сарын 27. Ариун сүм баригдаж дууссаны дараа бид энэний нээлтэнд оролцохоор ажиллагдсан юм. Гайхамшгууд зөвхөн энэхүү ариун байшин дотор болоогүй. Гадаа нь ч мөн адил тохиолдож байсан юм. Уулзалтын төгсөлтийн хэсгийн үеэр хүү маань Майрон намайг гараад ариун сүмийн дээвэр дээр сахиусан тэнгэр зогсож байна гэж араас чичилж байсан. Энэ нь хизээч мартахааргүй тэнгэрлэг илэрхийлэлт байсан юм. Гэвч Джонны өглөөг тэнд дууссангүй. Тэр асуудалд байсан сүмийг тэтгдэг банкнд бэлэн мөнгөөр тусалсан. Тэрний золиосыг үл хамааран Кортландын аюулгүй байдлын нийгэмлэг нь 1837 оны 11-р сард хаагдсан. Энэхүү зүйл тохиолдсноор тэрний бүхий л эд хөрөнгө үгүй болсон юм. Гайхах зүйлгүй тэр бошиглогчийг дагахаар шийдсэн юм. Бид 9 хүүхэдтэйгээ 1,000 милийн зайтай Миссури рүү хөдөлцгөөсөн. Би өөрийн үүрэг хариуцлагыг хийсэн. Тэгээд нэг морь хуучин тэрэг болон $7.50 үлдсэн. Миссуригийн замд 1838 он. Гууж байна ирхмээ. Би гэр бүлийнхэн төлөө гуйж байгаа юм л да. Танд хуваалцах талах байвал өгөөч. Бид маш хөлсөж байна. Сайхан өдөр байна хүү минь. Чамайг хэн гэдэг вэ? Йосеф Смит Танер. Үгүй эрхмээ. Би танаас гуйж байна. Би буруу зүйл хэлсэн үү?
Үгүй дээ хөө минь. Чи нэрээ яриангүй сайн хэлсэн. 3 жилийн дотор бид Вествейлдээс талах гуйж явсан юм. Тэгээд бидний хайртай охин Вайна Милия тэрхүү тэргэнд өвдөж замдаа нас барсан. Гигантнүүдтэй дахин аялаж бид Нову голын цаана орших Мантростод суурьсан. Тэгээд Кортландын цаг үед төлөгдөж дуусаагүй үлдсэн өрнүүдийг төлөхийн тулд маш шургуу ажилласан. Ах эгч нараа дараах хүмүүс маань номлолд үйлчлэхээр дуудагдж байна. 1844 оны 4-р сар. Барли П. Брат, Бригам Янг, Джон Таннер, Вилфорд Вудраф 1844 оны 4-р сарын чуулганаар тэр барууны мужуудаар үйлчлэхээр номлолд дуудагдсан. Говьшгүй итгэлийнхээ улмаас тэр даруйд явхад болсон юм. Лайм Вун Вайт, Жозеф аха, Таннер аха. Би өнөөдөр номлолдоо явнаа. Гэхдээ би явахаас өмнө тантай нэгэн зүйлийг шийдвэрлэхийг хүсэж байна. Энэ Кортландын ариун сүмийн газрын зээлийн асуудал. Энэ хэцүү цаг мөчид Бурхны хаант улсыг барихын тулд та золиослол хийснээрээ Бурхан таныг өргөсөн Таннер аха. Таныг зөв зөвхөстэй байж тэрний дуудлагад хариулсанд би үнэхээр мөнхийн таларгалтай байна. Би танд өртөө үлдлээ. Би энэ зурвсыг яах хэрэгтэй? Жозеф аха, өртөө байх нь талархлын нэг юм. Тэр нь минийх юм. Бурхан таныг эзлэх болтугай. Таннер аха, таны хүүхдүүд дахин хизээч талахгүй байх болно. Жон $50,000 илүүтэй мөнгийг сүмд өгсөн гэж тодорхойлогдсон. Тэр үн цэнтэй сувдыг олсон мөн зардлаас нь хизээч эмээгээгүй. Тэр бүхний зориулах гуйлыг зүгээр ч нэг ойлгоогүй. Тэр түүгээрээ амьдарч байсан юм. Таннер аха! Зургаан жилийн дараа Джон Таннер Солт Лейк виллад нас нөхцсөн юм. Нас барах хүртлээч этгэлдэн бат бөх өөрийн бүгдийг өгч байлаа. Джон Таннерийн Нью-Йорк, Болтон хотод зарагдсан тэдгээр эд зүйлс нь одоогийн ханшаар $250 сая тэнцвүүц хэмжээний гэдэг нь тогтоогджээ. Тэрээр сүмд 2 баялгаа өгсөн юм. Эд хөрөнгө болон тэр мөчөөс хаант улсыг барьсан гэр бүлээ. Леонард Аррингтон, Англи 1979 он.